чи төрөл бүрийн бацаануудыг мэдээ өөрийнхөө өөртөө тэгсэн чинь яг хөө би чамд болохоор чиний нэмсэлсэл чиний нам уусч байгаа андаа хамгаалж хорон өгч бүр үнээр хэлсэн. Мэдээний арслын хэмжээлд яг хүн яг тийм маш олон хэлсэн. Экзамдаа тооцоо байснаа рейтинг нь онцлуулах. Тэгээ бахан ажлын талаар ярьж байгаад мэрээ яагаад тэгэхээр дандаа чам илээ дадаа хэл 59 ашгүй замныг гэрэл яслаа. Нээж. Би чам кэн гэдэг. Тэгээд ярьж байгаа өөрийгөө найдварлаатай гэж яриад байгаа. Тэр нэг виртуал найдварлал шүү дээ. Мэрээ цахаа ирсэн байх бөгөөд гуарыг нь уушуултал виртуал найдварлал өгөхөс төлөвлөсөн гэхлээр байлаа. Надад Маргааш багсан хол машиныг гэсэн чинь өдөр өрөж болох халдвар юм байна. Амтцаано бамбитээ 근데 бидний хайр төрхөн жаншиг гэж үжигчний гол дуулсан. Гэвч өрмөл охин нь нэгэн бурхан байсныг мэдээгүй. Энэ олон жилийн турш өрмөл охин нь жан гэр бүлийг хамгаалахын тулд бурхны хүчлээр нууцаар ашиглаагүй бол жан гэр бүл алерт зэрэг байсан. Тэгээд өөрийн бүтээсэн гэр хамгаалах сахиусаа буцаагдсан. Тэр даруй жан харш хүлтэй хар мананд хүчгдэж эхлэв. Жан гэр бүл Тэнгэрийн бурхны хамгаалалтгүйгээр ямар гамшиг тохиолдохыг харахтай нь ийхүү эхэлнэ. Ям яв сохор цосгүй хөөгдсөн учраас өмсөж явсан хувцас жижиг буудлын эзэнд 5 мөнгөн засаар барьцаанд тавьж уучин даавуу бус зээлж өрөө түрээслэхээр болоод гудамжинд гарч хүмүүс 10 цосоор хувь заяагийн зөрнөж хэлэн хэмээн мөнгө болохоор сон. Харин энэ үеэр жан гэр бүл өөрсдийн жинхэнэ охиноо хахуужинд татварын болохоор төлөвлөсөн. Гэтэл ордны гадаа жам яв хахуужинд анх хараад ирээдүйн угсаа талхамжлах хаан болохыг мэднэ. Ийхүү жам яв шууд хахуужинд гэр очин хувь заяаг нь 10 мөнгөн засаар харж өгөх санаж тавина. Харин хахуугийн хамгаалагч хувь заяа зөвнөнд 10 зас гэсэн бичгийг хардаг. Хахуужин яагаад тэнд 10 зас гэж биччихээд надад 10 мөнгөн зас болчихдог билээ гэж асуух жам яв. Энгийн ард хийхэн гэдэг. Тэдний зөвнүүлдэг зүйлсэн ч энгийн хөрөм эд баялаг. Харин чинийх бол өөр. Энэ бол амьдас аврах зөвнөл гэж хэлэхэд хахуужин яаж өөрийнх нь нүклийг харж байгааг сонирхоход тухрын заагаад энэ хар энерги цугларч аюулын шугам огтлцсон байна. Энэ нь өнөөдөр тус гарах нь гарцаагүй гэж хэлв. Жин хахуу түүнийг яаж энэ чадварыг эзэмсэнийг сонирхоход жам яв хэлэх үггүй болж батгаад өргөж авсан хинжийн охин тугаахын чирэн өргөж авсан ээж нь жам явг хүүхэд байхасаа л асуудал тавьж байсан. Өнгөрсөн жил манай шивгчин ганцхан цайныг буц хагалсны төлөө тэр маш хүчтэй додож 3 сарын турш орноосоо ч босож чадахгүй болгосон гэхэд жам яв түүнийг шоолж бодол ярьсан тухай хэлэхэд жинхэнэ охин нь ишил ээлжлэг царайлж манай их жан гэр бүлийн тансаг амьдрал хэтэрхий их татсан тул цаашид хэцүү амьдралаар амьдрахгүй тул ийм илдэв төр зохиож байна гэв. Үргэлжлүүлэн жам яв зориуд бусдыг хуурч байхад тухай хэлэхэд жам яв тэссэнгүү жинхэнэ уруулыг том зайц мэд болгож орхив. Жинхэнэ яасан бэ? Ичи миний хил тасарч ашиг боллоо. Юу? Хилээ? Чиний уруул. Үнэхээр амнасаа болж асуудал үүсэхгүй. Хэмч. Хурд эмч юу явъя? Өргөж авсан ээж нь охиноо дагуулan эмч болохоор яаран тэндээс явна. Жин хахуу жам явд 10 мөнгөн зоос өгөөд яаж аюулаас зайлсхийх тухай асуув. Жам яв баяртайгаар зоосныг аваад энэ таны төрш өсрөө явуулж болохгүй гэж хэлв. Жин хахуу хариуд нь хэрэг худлаа хийсэн байвал толгоогч нь аав шүү гэв. Жам яв дэм буудлын эзэд буудлын эзэн өрөө төлхийг шаардахад жам яв маш тайвнаар буудлын эзэнд хоол бэлт гэж хэлв. Үүнийг нь гайхсан буудлын эзэн өөртөө хүмүүс нь бүр дараа болж байх шиг дээ. Өнөөдөр өрөө өгөхгүй бол зээлийн хүүг 2 нуглан хэмээн айлгахад Тэний бизнес сайн байж болно. Усад зүйл сайнгүй бололтой. Хэрхэн хуршүүдээ орилж байдаг. Бүтгэн ялгаас гаргаж байгаа юм шиг. Хүн байна уу? Яг одоо тэрнийг эндээс хөөж хараа. Жам яв мөчөөгөө өгөхгүй байгаад харсан өргөж авсан зүйлийг дуурлаа. Энэ буудлыг нураа гэж ажилчдад тушаахад буудлын эзэн бууж ирээд манай ажилчид илүү хүчтэй гэдэг. Жин эцгийн дагуулж ирсэн хүмүүсийг бодож хөөж хараад
Үүний дараа буудлын эзэн Жамяо руу нэмсэглээд өвчнийг нэмжилсэнд их баярсанаа илэрхийлэхэд өвчин нь гүйцэд эмчилдэггүй нэмж 50 мянган зоос өгөөд эмчилгэлийн ав гэж хэлдэг. Чи яагаад дээрэндээ авч болохгүй гэж? Би одоо дээрэн гэж байна штэ. Чиний зүг босоод. Энэ болоо баяжлаа шүү. Буудлын эзэнд өөр сонголт байхгүй тул 50 мянган зоос өгөөд бүрэн эмчилж өгөхийг хүснэ. Мөнгөний аваад Жамяо энэ бол дөнгөж эхлэл. Надад өнөөдөр дахиад 300 мянган зоос ирэх болно гэв. Том удалгүй Жин хаан хүүгийн хүмүүс ирээд Жамяогоос туслаж хүснэ. Нөгөө талд жинхэнэ охин Жинхуан явруул дөнгөж идэж байх ба Жамяогийн хүч чадлыг гайхаж тэрнээс илүү хүчтэй болохын тулд хар шигээр эцэг эхийнхээ азыг сорон хүчээ нэмэв. Энэ үед ээж нь яран ирээд Жин хаан хүү хүнд үгнэж ах нь ордон руу эмчилгээр явсан. Хэрвээ ах нь эмчилж чадахгүй бол толгоогоо хүртэл хуулах байх гэж хэлэхэд Жинхуан ээжигээ тайвшруулж ах нь алдартай эмч учраас заавал эмчилж чадна гэж хэлв. Энэ үед Жин хаан хүү орон дээр ямар ч хамгүй орны бүх эмчээр эмчилж чадахгүй аргаа болж лам дуудаж өдөөлөв. Жамаа хүүхдийнхээ шоолж эзэн хааны эмчнэр бүгд чадвар биеийг эмчилж чадна гэж мордоно. Тэрээр Жин хаан хүү үзээд бүх чадвараа Цай 77 гэж байдаг юм уу? хахуу 3 хоног алхахтай гэж хэлв. Энэ үед Жамяо орж ирээд охинхаа яриаг таслах түүнээс юуг нь авч чадах эсэхийг асуухад Тадна. Гэхдээ Цай 77 гэж байна. мөнгө зарцуулахад хэрэгтэй. Хэдийг авах вэ? 100 ланг. үүнийг харсан ах нь мэлт гайхаж гүнжид энэ хүн бол Жан гэр бүлээс хөөгцөн хурамч охин. Олон жил жинхэнэ охин шиг дүрсгэж Жан гэр бүл тансаг амьдралаар амьдарсан. Одоо хөөгцнийхөө дараа гудамжид бусдыг мэхлэж мөнгө олж байгаа гэж сонссон. Арай чи ихэнсэг хүнчтэн наад шиг хүнд хуурдагдана гэж бодоод байгаа мó? Наад шиг хүнд штэ. Энэ үгийг сонссон ах нь хэлэх үгүй болж амаа таг гэж загнахад гаднаас шивгчд 100 алтан дус барьж орж ирсэн. Гүнж Жамяо юуг нь авч чадахгүй бол авч байгаа шүү гэж анхааруулна. Үүнийг сонссон Жамяо дахиад